Өнөөдрийн бүтээлээрээ бид нар ийм шарсан өндөг зайцтай их юм байна. За тэгэхээр багшийнх нь энэ дээр бол өндөг цагаан шар авах хэрэгтэй тий. Багшд нь байгаа өнгө нь болохоор цайвар ягаан улбар шар байгаа учраас энэ хоёроо өндгөө хийгээд тэгээд хүрэн өнгөөрөө зайцаа. За ингээд. За ингээд сайхан. Нэгцэн бол ингээд хуруугаараа сайхан чигэд тараагаад өндгөө хэлбэрт оруулах юм байна. За ингээд шарсан өндөг маань ингээд өндөг маань бэлэн боллоо. Одоо өндгөн дээрээ өндгөний цагаан дээрээ шараа нэмэх юм тийм ээ. За өндгөний шараа нэмээд тэгэхээр одоо та нар маань бас материал нь шар алим өчтөр хийц. Шар алим хийгээд шар өнгө манаас дууссан учраас улбар шар өнгийг ашиглаж байна. За ингээд шарсан өндөг маань бэлэн боллоо. За одоо хажууд нь харин яах нь вэ? Зайцаа хийчихвэл өнөөдрийн бүтээл бэлэн болох гэж байна. Тэгэхээр өглөөний цайны хамгийн түгээмэл хийдэг зүйл маань яг энэ шүү дээ тийм ээ. Өндөг зайц хоёр болвол хүүхдүүдийн өглөөний цай хамгийн тамтархан иддэг дуртай зүйл маань шүү дээ. Одоо баримлын шавраар бол нэрээ нааддаг болсон биш дээ. Юм хийн минь гэдэг чи хугацаа орохоо байж тийм ээ хүүхдүүдээ. Та нар ч бас тийм болж байгаа. За одоо ингэ сайхан зайцаа чигэд нарийнхан болгоод за ингэ. За тэгээ яадаг вүлээ. Шарсан зайц маань гээд за ингээд. За ингээд өнөөдрийн бүтээл маань бэлэн боллоо.